чинь энэхүү хоолны сурталчилгаа бичлэгийг Canva дээр хэрхэн хийх талаар зааварчилгаа сурна. За ямар хөө бичлэг хийх вэ гэхээр за ийм 3 хоолыг ээлж дараагаар нь гаргаж ирж байна тийм ээ. За энэ бичлэгийг хэрхэн хийх вэ гэдгийг заах чинь. За тэгэхээр тулд Canva руугаа эхлээд ороод presentation хэсгээ сонгоно. За presentation хэсгээ сонгож орсны дараа background өнгөө сонгоё. За эхлээд нэг энэ байгаа өнгнөөс таалагдахгүй байвал эндээс хүссэн өнгөө гаргаж ирж болно. За ингээд өнгөө сонгочлоо. За үүний дараа элементснээ shapes дээр дараад shapes-ээс энэ олон төрлийн shapes-ууд гарч ирж байгаа. За эндээс энэ дөрвөлжин shapes-ыг сонгоод за илүү гаргач. За дараагийн өнгө мань ямар өнгө байх вэ гэдгээ сонгоё. За шар өнгө. За болж байна. За энэ шар өнгө. За энэ шар өнгөийг сонгоч. За сонголоо. За сонгосныхаа дараа дахиад shapes-ээ оруулж ирж хагаад энийг групплэх гэж байгаа. За групплэхийн тулд энэ хоёрын голд нь тавьж байгаа хамтд нь групплэх гэдэг байгаа. Тэгэхээр энэ дүрсээ select хийж агаад энэ transparency дээр дараад өнгийг нь бүдгрүүлнэ буюу ингээд тэг болтол нь бүдгрүүлэхээр ингээд харагдахгүй болчихно гэсэн. За энэний дараа энэ гурваа selectlээд групплчихнэ. За ингээд групп болчлоо. За үүний дараа энэ маань групп болцсон тийм ээ. За үүний дараа дахиад нэг shapes гаргаж ирье. За энэ shapes-ийг болохоор өнгийг нь дахиад өгнө, өөр өнгөг нь энэ болж байна уу? За юм өгч. За тэгээд элементснээс дахиад shapes гаргаж ирлээ. За энэ shapes-ийг дахиад энэний голд тавьж агаад transparency хийгээд багасгачих. За багасгасныхаа дараа дахиад энэ гурваа selectlээд групплчихнэ. За ингээд энэ гурван төрлийн өнгөтэй болчлоо гэсэн. Өнгийн дэвсгэртэй болцсон. За эхний ээлжинд болохоор зөвхөн энийгээ түр ийшээ алга болгож агаад за ягаан өнгөн дээрээ эхнийхээ хоолыг оруулж ирнэ. За бид нар elements зэснээс хүссэн хоолоо хайж болно. За жишээлбэл за та бүхтэй хуушур гэж таагаад үзье. За ботоос зэснээс хайлаа. За Canva дээр Монгол хоолнууд байх магадлал маш бага тийм ээ. Тэгэхээр ойролцоо орлуулж олж болно. Аль эсвэл Google-ээс татаж аваад оруулж ирж болно. Google-ээс татаж авч оруулж ирэхдээ хүүхдүүд маань аль болох чамгийн сайн чанартай гэсэн зургийг оруулж ирээрээ. Тэгэхгүй бол айгүй чанар муутай зургууд орж ирээд байгаа. За энэ зургийг сонголоо. За энийг BG remover хийгээд background-ыг устгахчээ. За энийгээ голд байршуулад за томруулж багасгахаа манай хүүхдүүд өөрсдөө шийдээрээ. За нэг юмрх байхад болно гэж үзэж байна. За тэгээд текст оруулж ирье. За Монгол фон дээр бас текстүүдийн сонголт маань, фонтуудын сонголт маань бас их бага байдаг тийм ээ. Англиар бичих нь илүү гоё фонтны сонголттой байдаг. Гэхдээ зүгээрээ. За хуушур гэдэг үг нь хар өнгөн дээр яваад зохицгүй байгаа учраас цагаан болголоо. За орж ирэхдээ animate хийх буюу за зургаа select хийж агаад animate дээр дараад pop-ыг сонголоо. Pop. Энийг enter дараад хугацааг нь жоох удаан болгож байна. Тэгэхээр арай удаанаар гарч ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгээд хуушур гэдэг үгээ ч гэсэн сонголоо. Хуушураа бас pop болгоно. Enter энэ хугацааг нь бас багасгаж жоох удаанаар гарч ирдэг байна. За болчлоо. За эхний хуудас болсон шүү. Одоо бүгдээрээ үнийгээ duplicate хийж хоёр дахь хуудас болголоо. За хоёр дахь хуудасаа select хийж агаад за энэнийхээ animate-ийг нь болиулнаа. Select хийж агаад remove animation.
washer гэдэг үгэн дээрээ дарж агаад бас animate хийж агаад remove animation энэ хоёр маань animation биш болчлоо. За одоо энэ хоёроо select-лж агаад бичлүүлээ. За энд авчираад дараагийн нөгөө шар өнгөө гаргаж ирнэ. За шар биш цэнхэр гарч ирж байна тий. За шараа гаргаж ирвэл position дээр дараад layers дээрээ дараад шар өнгөө select-лж. За select-лсэн өнгөө татангууд шар маань яагаад гарч ирэхгүй байна? Position дарлаа layers шар. За шараа гаргаж ирлээ. Цэнхрээгээ буцаага жоохон оруулчих. За одоо энэ дээр дараагийн зураг оруулж байна. За upload хийгээд upload-ос компьютероос upload файл хийгээд оруулж ирж бас болно. За энд багш нь өмнө нь оруулж ирсэн зургаас авч. За энийг remove bg хийгээд авчлаа. Жохон чанар муутай зураг байна уу? За аль болох чанартай зураг сонгуул сурталчилгаа маань илүү гоё харагдана. Чанар муутай зураг сонгочих юм бол гоё харагдахгүй тийм ээ. За хэрвээ чанар муутай санагдаад байвал эндээс dumplings гэж тавьвал ер нь чанартай зураг гарч ирэндээ. За энэ бууз хэд харагдчих. Манай Монголын бууз шиг харагдах байна уу? За зөндөө олон бууцны зураг байгаа. За хүссэн буузаа сонгоод. За энэ бол яагаад ч Монгол бууз биш байна тий. Энэ хажууд нь Монгол бууз шүү. За энийг би remove хийгээд харъя. Ингэж харагдчих. Энэ хоёр бууцны хайлан дээр. За энэ бууцн дээр илүү гоё модон тавхтай бууз байвал энэ цаадлын шар өнгөн дээр илүү гоё харагдахаар байна тий уг нь. За тэр өнгөний зохицол бас юм манай хүмүүс маань бас сайн анхаараарай. Энэ бол шаарсан бууз байна. За яг хөө энийг сонгочтой энийг устгах. За энийг голдоо оруулж ирнэ. Голд оруулж ирээд. За тэгээд add text хийгээд энд маань одоо харин бууз гэж өчнэ. За. Sorry. Буузаа сонгош. За буузаа оруулж ирлээ. Бууз маань animate хийгээд pop сонгоод за хугацааг нь дахиад бас багасгачих. Зөвхөн удаан гарч ирэх зүгээр тий. За энэ бууз маань бас адилхан pop хийлээ. Хугацааг нь бас багасгачих. За ингэж орж ирнэ. За ингээд 2 дахь слайд болцсон. Одоо duplicate page-ийг 3 дахь слайд руу гарлаа. За энийг манд буцаад remove animation хийн. Бууз гэдэг үгээ бас remove animation хийн. За одоо хөдөлгөөнгөө олгочоод энэ хоёрыгоо position дараад бууз зураг хоёроо хоёуланг хамт control хийгээд select-лчих. Тэгээ ингээд гол руугаа зөвчих. За багсгаж бол. Хэрвээ тавхад дараагийн өмнө орж хэрэг байгаа тэгэл жоохон басчихж болчих. За ингэж оруулчаад 3 дахь цэнхрээ оруулж ирээ. 3 л слайд болох нь шүү дээ тийм ээ. За 3 дахь дээр дараагийн зураг оруулж ирээ. Upload-оос багш нь цэвэнгийн зураг татаж авсан байгаа. За энийг бас bg remove хийгээд background-ыг устгачих. За энэ арай том байгаад байвал ингээ багсгачихна. Буушраа арай том хийчих тий. За ингээд жоон тэнцвэртэй харагдахгүй бол жоохон сонирн шүү дээ. За цэвэнг оруулж ирлээ. Текст дээр дараад add heading дарлаа. Текстэн дээрээ цэвэн гэж өчлээ. За цэвэнга бас мөн адил энийхээ дээр голлуулаад тавилаа. За бас адилхан animate хийгээд pop-ыг сонгосон бид нар. За pop-ыг сонгоод enter-ийг сонгоод хугацааг нь жоохон багасгачлаа. За зургаа бас pop сонгосон. Бас хугацааг нь багасгачих. За одоо энэ гурав эхний хуудас маань юм байсан. Дараагийн хуудас маань бууз орж ирж байгаа. Дараагийн хуудас маань цэв орж ирж байгаа. За одоо энэ гурав дээр transition хийн. За энэ
Нэмэх тэмдгийн доотлын тэмдэглэгээнээр дарах юм бол энэ зүүнзэж гарч ирнэ. Энэний match and move-ийг сонголоо. За тэгээ хугацаагаа хэрэг өгөх өөрөө шийдэж болно. За 1 секундээр өгч. За тэгээд энд бас мөн адилхан transition хийлээ. Match and move-ийг сонголоо. And duration секунд дээр 1 секундыг сонголоо. За одоо percent дээр ажиллуулж үзье. Left play percent. Ингэж гарч ирж байна. За баярлалаа.